Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад орнуудын зээл тусламжаар орон сууц, олон нийтийн зориулалт өгөхий барилга байгууламжууд олноор баригдаж, дулаан хангамж, ус хангамж, ариутгах татваргын шугам сүлжээ өгөхий төвлөрсөн систем шинээр бий болгоход ашиглалт угсралтын ажлыг удирдан гүйцэтгэх үндэсний инженери техникийн ажилтны хэрэгцээ шаардлага бий болж ирсэн. Ингээд Монгол Улсын их сургуулийн барилгын инженерийн факультетийн харьяанд 1964 онд сантехникийн инженерийн салбарыг нээж 25 оюутан элсүүлэн суралцуулснаар эх орондоо үндэсний сантехникийн инженерийн байгууламжийн мэргэжлийн инженер бэлтгэн эхэлсэн түүхтэй билээ. Энэ үед барилгын инженерийн факультетийн деканаар Монгол Улсын гавьяа барилгачин Дамбинэм, Тэнхмийн эрхлэгчээр Дээд Эрдэмтэн Няман нар ажиллаж байсан байна. Сантехникийн инженер мэргэжлэр 1969 онд анхны төгсөлт хийж 23 инженер төгссөн нь эх орондоо анхны сантехникийн инженер мэргэжилтэй техникийн боловсон хүчин бэлтгэж гарсан бөгөөд түүнээс хойш нэгэн жарны хугацаанд бакалавр, магистр, докторийн зэрэгтэй 2400 орчим оюутан нийт 4 хөтөлбөрөөр тус салбарыг төгссөн байна. За өнөөдөр манай салбарын уугуун мэргэжил болох сантехникийн инженер бэлтгэж ирсний түүхт 60 жилийн тохиож байна. За бид энэ түүхэн хугацаанд бол Монгол улсынхаа хөгжил цэцгэлд бүтээн байгуулалтанд оролцох 2400 гаруй мэргэжилтэн боловсон хүчнийг бол бэлтгэн гаргасан байна. За өнөөдөр бол манай салбар нь сантехникийн инженерчил мэргэжлээс гадна усан гаж ариут дарга, халаалт агаар сэлгэлт, кондиционер, хаягдл боловсруулах, технологи гэсэн ийм үндсэн 4 хөтөлбөрөөр мэргэжилтэй боловсон хүчнийг бол бэлтгэн гаргаж байна. 1969 онд барилгын инженерийн факультетэд гидравлик, ус хангамж, усжуулалтын тэнхэн байгуулахад сантехникийн инженерийн салбарыг харьяалуулсан ба Тэнхмийн эрхлэгчээр Монгол Улсын гавьяа тусжуулагч Дээд Эрдэмтэн Должин Жав, мэргэжлийн багшаар ахлах багш Ширчингийн Чамин, Дээд Эрдэмтэн Дарин Шар нар ажиллаж байсан байна. За миний хувьд 1972 онд энд оюутнаар исэн орсон. За тэгээд тэрнээс хойш одоо 77 оноос сургуультай багшаар одоо үлдэн ажиллаж одоо нийтдээ 50 жил одоо энэ сургуультай ажил амьдралын холбоон явж байгаамаа энэ салбартай. За манай салбараар одоо ахмад төгсөгчдүүд бол улс орныхоо бүтээн байгуулалтанд бол бүгдээрээ идэвхтэй нэр төртэй сайхан ажиллаж байгаа. Ер нь бол манай ахмад төгсөгчдөөс эхлээд Монгол улсын хэмжээнд Монгол сантехникийн одоо салбарыг л тодорхойлж ирсэн гэж одоо би үздэг. За энэ тухайлах юм бол манай одоо ахмад төгсөгч улсын их хурлын дарга байсан Ламсрангийн Инвш. За мөн одоо барилгын яамны сайд байсан Цэ Дамиран. За Монгол улсын гавьяа барилгачин Намсраа, мөн Монгол улсын гавьяа барилгачин Инх Жаргал. За тэгээд ахмад инженерүүд одоо болох Борис, Ядамжив, дунд үеийн төгсөгчдөөс бол одоо энэ Чалцав, Дамдан Аригчаа, за Наран Туяа гэх мэтийн одоо юм одоо нэр төртэй сайн ажиллаж байгаа хүмүүсүүд байгаа. 2024 он манай сургуулийн хувьд маш сайхан амжилт бүтээлээр 4 жил болж байна. Бид маш олон одоо ан арга хэмжээнүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. За үүнд бол шинжилгээний технологийн сургуулийн 65 жилээ тохиож байна. За мөн барилга татварын сургуулийн маань 65 жилээ тохиож байна. Мөн одоо манай ууган салбаруудын маань одоо 60 жилийн тохиож байгаа нэг нь сантехникийн мэргэжилтэн бэлтгэж гэсний 60 жилээ тохиож байгаа тун их баяртай байна. Тэгээд нийт хамт олонныхоо зүгээс нийт одоо сантехникийн мэргэжлийг эзэмссэн энэ мэргэжлэрээ одоо ажиллаж улс орондоо хүч хөдөлмөрөөр зарцуулж байгаа, зориулж байгаа нийт ажилчид за манай сургуульд энэ мэргэжлээр суралцж байгаа ирээдүйд энэ мэргэжлийг сонгон орж суралцах гэж байгаа бүх оюутан залуучууд, бүх ажилчид, бүх төгсөгч нартай хамт олонныхоо зүгээс он баярын мэндийг хүргье. Баярлалаа, сайхан баярлаарай. Хүрээлэн байгаа орчин инженерийн сургуулийн усан хангамж, ариутгах татваргын инженерчлэл, хаягдл боловсруулах технологи хөтөлбөрүүд нь Монгол Улсын дээд боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэлд халаалт, агаар сэлгэлт, кондиционер, сантехникийн инженерчил хөтөлбөрүүд нь Монгол Улсын дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн чиглэлд тус орно. Тус салбар нь усан хангамж, ариутгах татваргын инженерчлэл, халаалт, агаар сэлгэлт, кондиционер хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторийн
сан техникийн инженерчлэл, хаягдлаа боловсруулах технологи хөтөлбөрөөр бакалавр, магистрийн зэрэг олгох сургалтыг явуулж байгаа. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2030 стратеги төлөвлөгөөтэй уялдуулан эрхэм зорилгоо улс орныхоо хөгжлийг хангах, хүрээлэн байгаа орчин дээлтэй судалгаа, төсөл боловсруулах судлаач, инновац бий болгох мэдлэг ур чадвартай мэрэгжилтэн судлаачдыг бэлтгэн зорилтоо дор дурдсан байдлаар тодорхойлсон. Үүнд хүрээлэн байгаа орчин ус шинжилгээний лабораторийг улсдаа тэргүүлэгч шинжилгээ судалгааны төв болгон хөгжүүлнэ. Багш нарын ажиллах болон мэдлэг чадвараа хөгжүүлэх, оюутны сурах, хөгжих, таатай орчин нөхцөлийг бий болгоно. Салбартаа манлайлагч багш судлаачдын цөм болно. Хүрээлэн байгаа орчин инженерийн сургуулийн салбарт дараах лабораториудыг сургалт судалгаанд ашиглан хөгжүүлэлт хийсээр ирсэн билээ. Ус цэвэрлэх технологи хүрээлэн байгаа орчны химийн лаборатори, ус цэвэрлэх технологи хүрээлэн байгаа орчны микробиологийн лаборатори, барилгын тулааны физик, агаарын чанарын судалгааны лаборатори, ногоон энерги ба нөөцийн дахин боловсруулалтын лаборатори, барилгын сэргээгдэх эрчим хүчний сургалтын лаборатори, тулааны их усвар халаалт, агаар сэлгэлтийн системийн сургалтын лаборатори, MATLAB-ийн кабинет. За манай сургууль бол одоо энэ сүүлийн үед бол нэлээд сургалтын орчин нөхцөл дээр бас нэлээд анхаардаг болсон байгаа. За үнэгүй интернет байхаас гадна тухайн одоо манай энэ хоёр давхрын тохижилтын ажлыг бол манай удирдлагын зүгээс хийж өгч бол бас ийм гоё одоо коридортой болоод оюутнууд маань бол энэ тохижилтын манай ажилд бас нэлээд сэтгэл хангалуун байгаа. За тэгээ мөн бас ариун цэврийн өрөө болон одоо энэ тогтчлтын асуудал дээр бол манай сургууль бол нэлээд анхаарч ажиллаж байгаа. За энд байгаа бүтээлүүд гэх юм бол манай энэ судлаач оюутнуудын бол хийж бүтээсэн ажлууд байна. За энэ дээр бол энэ хэсэгт бол манай оюутнууд маань бол бие даалгавраа хийхээс гадна энэ дээр бол биетэйгээ харилцан ойролцох, за биенээсээ тусламж авах ийм бас боломжийг бол бүрдүүлдэг байгаа. Тус салбарын багш нарын эрдэм шинжилгээ судалгааны олон төсөл гэрээт ажлыг хийж гүйцэтгэдэг. Эдгээрээс гэр хорооллын ус хангамж, ариутгах татварга, ариун цэврийн байгууламжийн цэвэрлэгээний технологи, ахуйн болон үйлдвэрийн бохир усыг нано технологийн аргаар цэвэрлэх, сургууль цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах, оновчтой технологийн туршилт, саарл усыг ашиглах усны нөөцийг нэмэгдүүлэх судалгаа, хүн амын усны чанарын судалгаа, боловсруулах технологи цэвэрлэгээний дэвшилтэд арга, эрчим хүчний хэмнэлтэд барилга, эрчим хүчний алдагдлыг бууруулах шийдэл, тулааны шугам сүлжээний усны чанар, найдваржилтын үнэлгээ, хот суурин газрын хуурай хог хаягдлын менежмент, цэвэрлэх байгууламжийн лагыг бордоо болгон ашиглах судалгаа, төрөөс орон сууцын нийтэн аж ахуйн талаар баримтлах бодлого зэрэг салбарын хууль эргэцэн орчин сайжруулах, дүрм журмыг боловсронгуй болгох зэрэг олон арван ажлуудыг тоомлон дурдж болно. Монгол улсад үндэсний сан техникийн боловсон хүчин бэлтгэж эхэлсний түүх 60 жилийн ойн баярын мэндийг хүргье. Барилгын салбар, за нийтийн аж ахуйн салбарын тулгамдж байгаа асуудлууд, түүнд одоо нэвтрүүлэх гэж байгаа шин технологийн судалгаа, за энийг одоо хэрхэн яаж оновчтой эрчим хүчний хэмнэлттэйгээр ашиглах талаар мөн одоо хүмүүсийн тав тухтай орчин бүрдүүлэх чиглэсэн тоног төхөөрөмжийн судалгаан дээр хүртэл одоо нэлээд ололттой ингэж явж ирлээ. За ингээд одоо усны аюулгүй байдлын талаар, усны ариун цэврийн байгууламжийг сайжруулах талаар, за газрын гүний дулааныг одоо бас ашиглах энэ чиглэлүүдээр одоо сүүлийн үед бол судалгааны ажлаа үндсэнд чиглүүлэн ажиллаж байна. Хүрээлэн байгаа орчин инженерчлэгийн лаборатори өнөөдөр хамгийн сүүлийн орчин үеийн дэвшилтэд лабораторийн тоног төхөөрөмжтэйгээр бакалаврын ус хангамж, ус цэвэрлэгээ, ариут дурга мэрэгжил, за мөн хоо хаягдал боловсруулах технологийн мэрэгжлээр суралцж байгаа. Бакалавр болон агсан түвшний оюутнуудад зориулсан лаборатори өнөөдөр ажиллаж байна. Энэ лаборатори маань цэвэр усны болон бохир усны, за хаягдал боловсруулалтын химийн болон физик, биологийн шинжилгээний үзүүлэлтүүдийг тодорхойлох бүрэн хүчин чадалтай. За их сургуулиудын үйл ажиллагааны гол чиглэл бол судалгаа шинжилгээний ажил байх ёстой. Нэг талаас, нөгөө талаасаа бид нар асар хурдтай өөрчлөгдөж байгаа энэ техникийн 900-д инженерчлэлийг бэлтгэж байна. Тэгэхээр бид нар бас хурдан апдейт хийх ёстой, сайжрах ёстой байдаг. За энийг гол хүргэж авдаг зүйл бол нэгдүгээр судалгаа шинжилгээний ажлыг
илүү өргөжүүлэх, хоёрдугаар гадаад харилцааг сайжруулах гэсэн энэ чиглэл дээр явдаг. Тэгэхээр өнгөрсөн жилүүдийн хугацаанд бид нар судалгаа шинжилгээхийн бааз тоноглолуудыг илүү бий болгоход анхаарлаа. Ямар ч хэсэн өнөөдөр бидний хийж байгаа судалгааны багш тоног төхөөрөмжүүд бол олон улсын аль ч их дээд сургуульд хийгдэж байгаа ийм түвшинд хүрсэн байж байгаа. Нөгөө төгөр мэдээж энэ зүйлийг бид нэр сурч мэдхийн тулд олон улсын харилцаа сайжруулах хэрэгтэй байдаг. Европын холбооны хэд хэдэн төслийг бид нар бас нэлээд хэдэн их сургуулиудтай хамтарч хэрэгжүүллээ. Тухайлбал энэ лаборатори бол Erasmus Plus гэдэг төслийн хүрээнд хийгдсэн ажлын үр дүн байх жишээтэй. Ямар ч байсан бид нар илүү шинэ дэвшилтэд энэ зүйл рүү анхаарал хандуулж судалгаа шинжилгээний ажлыг чиглүүлж байна. За манай хүрээлэн бага орчны инженерийн салбар нь гадаадын олон их сургуулиудтай болон байгууллагуудтай хамтран ажиллаж байна. За жишээлх юм бол Солонгосын Сөүлийн үндэсний их сургуулийн барилга хүрээлэн бага орчны инженерийн салбартаа 2010 оноос хойш эхлээд ажиллаж байна. За энд бол Waste to Energy буюу хаяглаас эрчим хүч гаргах чиглэлээр онлайн сургалтууд, за эрдэм шинжилгээний хурлуудыг бол жил болгон зохион байгуулж хийдэг байгаа. За сүүлийн үед болохоор Конгог их сургууль болон RIPA гэдэг нөөцийн дахин боловсруулах холбоотой хамтран ажиллаж байна. За энд бол инженеруудын богино хугацаагаар мэрэгжил дэвшлүүлэх, за сурвалж судалгааны ажлуудыг хийх, төсөл хөтөлбөр дээр хамтрах гэсэн ажлуудыг хийж байна. За мөн Европын холбооны сургуулиудтай бол нэлээд хамтын ажиллагаатай. За жишээлх юм бол Нидерландын Делфтийн их сургуультай барилгын хаягдлыг боловсруулах төслийг бид 2016-аас 20 онд хэрэгжүүлсэн байгаа. За мөн ногоон барилгын сургалтын хөтөлбөрийг боловсруулах төслийг бид нэр 2018 онд хэрэгжүүлсэн. За энд бол Европын 3 сургууль, за Оросын холбооны улсын сургуулиуд, Монголын 3 сургуулиуд хамтарч хийсэн байдаг. За мөн SIBEC гэдэг төсөл бол саяхан хэрэгжиж дуслаа. За энэ нь бол Шведийн Лундын их сургууль, Эстоны Таллинны их сургуультай хамтраад барилгад сэргээгдэх эрчим хүчнийг хэрэглэх гэсэн энэ төслийг хэрэгжсэн. За гэх мэт Хятад болон Япон бусад улсуудын их сургуулиуд, профессоруудтай эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын чиглэлээр хамтарч байна. Улс оронд барилга нийтэн аж ахуйн салбарын бүтээн байгуулалтыг ажил нэмэгдэж, тэдгээрийн ашиглалт үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх инженери, техникийн ажилтныг бэлтгэх, чадварлаг бүтээж хүний нөөцийг бий болгох зорилгоор 2021 оны намрын хичээлийн жилээс эхлэн сантехник инженерийн байгууламжийн мэргэжлийн ангийг дахин нээж элсэлт авч салбарын хувьд халаалт, агаар сэлгэлт, ус хангамж, ус цэвэрлэгээ, хаягдлаа боловсруулах технологи, сантехник, инженерийн байгууламж зэрэг үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд бие дааж хот суурин газрын орон сууц нийтэн аж ахуйн газруудын харьяанд ажиллаж байгаа ажилчин, инженер, техникийн ажилтан нарыг бакалаврын болон агсан төвчний хөтөлбөрийн дагуу сургаж байна. Техник, технологи хурдастай хөгжлийн явцад багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийн тасралтгүй өсөх хэрэгцээ шаардлага тавигдаж 2023 оноос үндсэн багшаар докторант мэдэг, докторант амар висгалан, грейд багшаар докторант тэргэл, дэлгэр маа, зол заяа, магистр бат сайхан хичээлийн туслах ажилтан зул нар ажиллаж байна. Барилга барьж ихсэн түүхээс ахуулаад сантехникийн инженер бэлдэж ихсэн төвхтэй барилга бол сантехникийн системгүйгээр барилгыг төсөөлөө ойлгох тийм болцоо байхгүй. Тийм учраас бол сантехникийн инженер гэдэг түүхэдийн мэргэжил бол 60 жил болжээ. Ингээд нийт сантехникийн инженер бэлдэж ихсэн 60 жил яваг сантехникийн инженерийн байгууламж мэргэжлэр төгссөн. Дулаан хангамж, халаалт агаас сэлгэлт, ус хангамж, ус цэвэрлэгийн мэргэжлийнхаа нийт инженерүүдэд 60 жилийн ам баярын мэнд та хэдтэй өргөе. Манай сургуулийн ууган хөтөлбөрийн нэг сантехникийн инженерчлэлийн үүсгэн байгуулагдсны 60 жилийн ой мэндийг та бүхэндээ дэвшүүлье. За энэхүү сантехникийн инженерчлэлийн салбарт ажиллаж буй нийт багш ажилчид, оюутан залуус мөн энэ салбарын бүх асуудлыг шийдвэрлэж байгаа инженер боловсон хүчин та бүхэндээ энэ ой мэндийг дахин хүргэе. Та бүхний цаашдын ажил амьдрал, эрүүл энхэд хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа. Шинжлэх ухааны технологийн сургууль, барилга архитектурын сургуулийн хүрээлэн буу орчны салбарын ууган мэргэжил болох сантехникийн инженерийг үндэсний хэмжээнд бэлтгэж ихсний 60 жилийн үйл ажиллагаа
комиссийн дараагаар одоо ажиллаж байна би. За бид бүхэн одоо төгсөгчд, багш, одоо компани төлөөлөлтөд ингээм хамтарсан одоо өргөн бүрэлдэхүүнтэй комисс одоо энэ үйл ажиллагаанд ингээд ажиллаж байна. Тэгээд бидний гол зорилго бол одоо мэрэгжлээ бол гадагшаага бол одоо сурталчлах. За дэлхийн бас энэ хурдтай өөрсдөө холбоотойгоор даяарч байгаа одоо холбоотойгоор бидний одоо мэрэгжлийн нэр бол одоо нөгөө хүрээлэн буй орчны инженерийн салбар гэдэг ийм өөрчлөгдсөн байдаг. За тэгээд энэ хүү одоо нэр нь бол одоо өөр хүмүүсийг бас жижигхэн төөрөгдөлд оруулж байгаа. За тийм учраас бид нэр одоо мэрэгжлээ дахин одоо бид нэр одоо улс их орондоо хүмүүст ингээд танилцуулах хэрэгцээ шаардлага бол үүсчин гэж ойлгосон. Тийм ч учраас одоо бид нар бол зохион байгуулагч үйл ажиллагааг бол тэрэн чиглэсэн голцоо үйл ажиллагаа хийлээ. За тэгээд бид нар бол үнэхээр томоохон 6 удаа ажлыг одоо бид нар төлөвлөөд тэрнийхээ дагуу одоо үйл ажиллагаа хийж хамгийн түрүүнд одоо спорт өдрлөгөө зохион байгууллаа. Олон улсын одоо иргэншилгээний урдыг зохион байгууллаа. За байгууллага, ажил олгогч, төгсөгчдийн одоо ингээд уулзалтуудыг зохион байгууллаа. За 60 жил хүүхэнд одоо анх удаа бид нар манай салбар одоо бэсрэг наадмаа зохион байгууллаа. За хүрээлэн буй орчны инженерчлэл ба технологи 2024 гээд одоо Сүхбаатарын талбайд одоо бид нар нэлээд одоо 80-аад одоо компани бүрэлдэхүүнтэй үзэсгэлэн одоо бас зохион байгууллаа. За тэгээд бид нар энэ хүү үйл ажиллагаанд одоо гол ажиллагаа бас оюутнуудаа чиглэсэн үйл ажиллагаа бас зохион байгуулсан. Оюутнууд маань манай мэргэжил сонгон суралцж байгаа оюутнууд маань одоо мэргэжлээ хэрхэн мэддэг юм бэ, ойлгодог юм бэ. За тэр талаараа одоо ирээдүйд мэргэжлээ сонгох гэж байгаа одоо энэ олон залуучуудад бас чиглэсэн сурталчлах, таниулах тийм үйл ажиллагааг оюутнуудынхаа хүчээр одоо сайхан зохион байгуулаа. Оюутнууд нь бас одоо баг болж одоо өрсөлдөөд бүтээмжтэй, бүтээлтэй сайн ажилласан багийг одоо бас шагнаж урамшуулж байгаа ийм ажил бас хийгдлээ. Одоо арга хэмжээтэй зэрэгцээд одоо манай салбарын бол 3 мэргэжил магадлан итгэмжлэр орлоо. Одоо тэгээд энэхүү магадлан итгэмжлэр дараах 3 одоо мэргэжил орсон байгаа. Үүнд бол халаалт агаар сэргэл кондиционер, усан хангамж ариутгах татваргын инженерчлэл, сантехникийн инженерч гэсэн энэ 3 мэргэжил маань амжилттай сайхан одоо хөтөлбөрийн магадлан итгэвчүүлсэн байна. Монгол улсад сантехникийн инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн комиссийн гишүүнээр ажиллаж байна. Комиссийн гишүүнээр ажиллахдаа 60 жилийн хүрээнд зохион байгуулагдсан спорт өдрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар нь ажилласан. Спорт өдрлөгт маань 5 төрөл зохион байгуулагдсан. Нийт 300 гаруй тамирчид оролцсон. 60 жилийн ойг зохион байгуулах комиссид орж эрхэм багш нар болон ах эгч нартайгаа хамтарч ажиллахад таатай байлаа. Ингээд та бүхэндээ Монгол улсад сантехникийн инженер бэлтгэж эхэлснийг 60 жилийн өмнө төргий. За сайн байцгаана уу. Сантехникийн 60 жилийн өмнө комиссийн гишүүн Бүрэнбат байна. За энэ 60 жилийн өмнө комиссийн гишүүний хувьд энэ жил бид нар маш олон ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүний нэг нь болох төв талбай дээр хүрээлэн байгаа орчны инженерчлэл ба технологи гэсэн сэдвээр үзэсгэлэн гаргасан байна. Уг үзэсгэлэнд салбарын нийт 80 гаруй компаниуд оролцсон. Өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа. За ингээд сантехникийн инженерийн салбар үүсч хөгжснээ 60 жилийн ойн баярын мэндийг үе үеийн төгсөгчдөө баярын мэнд хүргье. За Монгол улсад сантехникийн инженер бэлдэж эхэлснээр 60 жилийн ойн комиссийн гишүүнээр одоо ажиллаж байна. Комиссийн гишүүнээр ажиллах хугацаанд уулзын, отоглын, наадын их бэсрэг наадмыг бид нар зохион байгууллаа. 2 өдрийн турш нийт төгсөгч инженер, ахмад инженер бүх сантехникийн инженертэй холбоотой бүх хүмүүстэйгээ 2 өдрийн турш дурсам сайхан өнгөрүүлж чадлаа бид нар. Ингээд нийт багш нар болон төгсөгч нартай түүх 60 жилийн ойн мэндийг хүргье. Ингээд үе үеийн төгсөгчд, за мөн эрдэмтэн багш нар та бүхэнд Монгол улсад сантехникийн инженер бэлтгэж эхэлсний түүх 60 жилийн баярын мэндийг хүрээлэн буй орчны инженерийн салбарын нийт хамт олонны нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж та бүхнийхээ ажилд амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. Энэхүү сантехникийн инженер бэлтгэж эхэлсний 160-ны босгон дээр доктор дэд профессор Дашторж Монгол улсын гавьяат багш хэмээх шагналаар шагнагдсан салбарын цаашдын хөгжилд бахархал болон үлдэж байна. Дэлхийд эндэгдэх оюуны үн цэнийг бүтээж байгаа оюутан залуус багш та бүхэнд Монгол улсад сантехникийн инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн баярын мэндийг хүргэж сайн сайхныг хүсье.
Монгол улсад сантехникийн инженер бэлтгэж эхэлсний түүх 60 жилийн ойн баярын мэнд хүргэе.